Чөтгөрийн хүрхрээ гэгддэг гайхамшигт Виктория хүрхрээ. Дэлхийн хамгийн том хүрхрээний нэг бол Замби болон Зимбабве улсын нутагт орших Виктория хүрхрээ юм. Ниагарагийн хүрхрээнээс даруй 2 дахин өндрөөс буюу 108 метрийн өндрөөс урсах 1.7 км өргөн нүсэр их ус нарийнхан ангал руу урсан орж асар хүчтэй урсгалыг үүсгэнэ. Ийхүү ангал руу урсан орохын өмнө хавцал дээр усан сан мэт усны нөөц бий бөгөөд энэ усанд орсон хинч энэ газрыг насан туршдаа мартахгүй гэдэг. 20 м орчим өргөнтэй энэхүү байгалийн усан сан нь хүрхрээний яг ирмэг дээр оршдог. Их ус зогсоо зайгүй шууган унах, ёроолгүй мэт хүрхрээний дээрх уг байгалийн тогтоц газар нь ирмэгээсээ ердөө метр хагасын зузаантай чулуугаар л хамгаалагдсан байдаг. Тийм ээ, үүнийг чөтгөрийн усан сан гэж нэрлсэнд нь гайхах зүйлгүй. Эрт дээр үед энэхүү хүрхрээн дээр буу удагнууд цугларч элдвийн зан үйлүүлдэн тахил өргөдөг байжээ. Замбезийн нэгэн хүрхрээг Батокомгийн анчид эрт дээр үеэс Моси О Тония буюу суунаглаж байгаа утаа хэмээн нэрлсээр иржээ. Харин эсрэг талын ирэг дээр нь амьдардаг малчин матабеличүүд Чонгвэ хэмээн нэрлэдэг байсан нь Солонгот газар гэсэн утгатай ажээ. Виктория хэмээх орчин үеийн нэрийг 1855 онд түүнийг харсан анхны Европ хүн Английн иргэн Давид Ливингстон хатан хааны нэрийг бодож өгчээ. Тэрээр Төв Африкийн ширэнгэн ой савана дундуур бүтэн 2 жилийн турш хүнд хүчээр аялал хийснийхээ эцэст байгалийн энэхүү гайхамшигыг олж харжээ. Судлаач аялагчийг дагаж явсан нутгийн удирдагч Селекийн 300 дайчин хүрхрэн болгилсан энэ агуу их зүйлд ойртохгүй байжээ. Тэд хөөрөн буцалсан энэ их усны аман дотор аимшигт догшин бурхан суудаг гэж бодцгооч байсан гэдэг. Тэдний дотроос хамгийн зоригтой нь гэгдэх 2 дайчин л Ливингстоны хамтаар завинд сууж хүрхрээний дээд ирмэгт дөхөж оцсон байна. Тэрээр тэмдэглэлдээ биднээс 5-6 бээрийн зайтай эгцтэйшээ хөөрөн боссон асар том ууран хөшиг харагдав. Тэрхүү уур 5 хэсэг багн болон хөөрч салхины аясаар хазайн ой модоор хужигдсан намхан цохиог шүргэж байх шиг санагдав. Тийм хол зайнаас харахад эдгээр ууран багнууд дээш хөөрөн үйлстэй нийлсэн мэт үзэгдэж байв. Доод хэсэгтээ цагаан өнгөтэй байснаа дээшлээд утаа шиг бараан болж үнэхэрийн гайхамшигтай дүр зургийг үүсгэж байлаа. Хүрхрээний 3 талаас ой модоор хужигдсан 100 м өндөртэй эргүүд хүрээлжээ. Сэлүүрчид завиа залсаар баахан эргүүлэг бүхий урсгалын голд оруулан явж усан хүрхрээ архиран бууж байгаа хаднаас холгүйхэн байсан арал дээр намайг хүргэлээ. Хэдийгээр хүрхрээ их ойрхон байсан ч гэсэн энэ авраг их ус хаашаа ороод байгаа гэдгийг мэдэх аргагүй байлаа. Хүрхрээний ус ороод алга болж байгаа эсрэг талын хадны ангал биднээс 27 м зайтай байсан болохоор шууд л газар доогуур ороод байгаа юм шиг санагдаж байв. Ямар ч байсан хүрхрээний захад хурч Замбези голын нэг эргээс нөгөө эрэг хүртэл өргөн авраг том ангал руу өнгийн харах хүртлээ үүнийг ойлгосонгүй. Ангал руу өнгийгөөд арлын баруун хэсэг рүү хараад би юу ч олж үзээгүй. Зөвхөн хурц тод 2 давхар солонго татсан өтгөн цагаан үлнээс өөр юм харагдсангүй. Тэрхүү үлнээс авраг том уур манан дэгдэж 200-аас 300 фут өндөрт хөөрч байлаа. Дээшээ гараад уур өтгөрөн өнгөө өрчилж утаа шиг бараан болоод биднийг юу ч үгүй норгож орхисон олон жижиг туслууд болон эргэн бууж байлаа. Энэхүү бараан туслууд голдуу ангалын нөгөө талд биднээс хэдэн метрийн зайтай навчнууд нь үргэлж нойтон байдаг мөнх ногоо модод бүхий ирмэгдэр бууж байсан юм. Энэ хүрхрээний дэргэд очсон орчин үеийн жуулчин хагас зуун жилийн тэртээ англи судлаачийн үзсэн тэрэл төр зургийг үзэх байх. Мянган тонн жинтэй авраг их усан Викториягийн хөрмөн чулуун бэлд асар хүчтэй бууж усан туслан үүлнүүд болтлоо бутраад дээшээ 5 хэсэг цагаан үйл уур болон хөөрч 100 метрийн өндөрт гарч байгаа нь 40 км холоос харагдаж аянга тасралтгүй нүрэлэх мэт сүртэй чимээнч дуулддаг. Бараг 2 км шахам өргөн болсон Замбези гол энэ хэсэгт нэгэн хөрмөн чулуун дах авраг том хагархан ангал руу гинэт орж 120 метрийн өндөр ханан хадны завсраар урсдаг. Арлууд нь Викторияг чөтгөрийн хүрхрээ, их хүрхрээ, таах, солонгот болон дорнод хүрхрээ гэсэн тус тустай хэсгүүд болгон хуваадаг. Хөөсөрсөн сүултээ сум доош нь нисэж байгаа мэт санагдуулах усан тууз ёроолгүй гүн рүү бууж усны жижиг туслуудан үүлэн дунд орж алга болно. Хүрхрээний дээгүүр хачин чамин 2 давхар солонго байнга татсан байдаг. Өмнөө байгаа зүйлийг үзээд гайхан биширсэн Ливингстон тэмдэглэлдээ энэ бол дэрэгдүүр нь нисэн өнгөрөх бурхад хүртэл биширмээр гайхамшигтай үзэгдэл байлаа хэмээн бичсэн байна. Нарийнхан хавцалгуугаар хязгаарлагдсан Замбези голын ус бүрэглэн хөөсөрч яг л галдуулын халуун хайлмаг шиг догшин ширүүн дуу гарган хүрхэрэхэд эрдэмтний барьж байсан харандаа өөрийн ирэхгүй яруу найрагчийн биер болон хуурна. Аялагч судлаач Дэвид Ливингстоны бичсэн бас нэгэн тэмдэглэлд
Хүрхрээний ирмэг дээгүүр бялхах их ус 3 метр доошлоод цасан шуурганд дугтсан аимшигт цасан унчлага мэт болж түүнээс цацрах хэсгүүд нь сүүл дот мэт жижиг хэсгүүд болон нэгэн зүгт хөдлөх олон жижиг сүүл дотдын бүлэг болох ба тус бүрдэл ардаа цагаан хөөсөн сүүл үлээх мэт харагдаж байв гэсэн байна. Викториягийн хүрхрээ бол байгалийн ховор сонин үзэгдэл болох сарны солонгыг үзэж болдог манай гаригийн цорын ганц газар билээ. Сарны солонго тэр болгон үзэгдээд байдаггүй. Замбези гол эргээсээ халахын тэргэл сартай давхцах тэр үед л үүсдэг ховор үзэгдэл юм. Энэ газарт хэд хэдэн удаа ирсэн хүнч тэрхүү шөнийн гайхамшигыг үзэж тэр бүр чаддаггүй. Сарны солонго дахин гарах хугацаа заримдаа 10-аас 15 жилийн дараа тохиолддог. Яраалгүй гүн рүү генетхэн шурган алга болдог аврах том мөрөн авгаа их хүрхрээний аимшигт сүрлэг дуу чимээ солонгорон харагдах усны жижиг дуслан үүл энэхүү гайхамшигт сайхан газрыг хүрээсэн мөнхнөгөн чиглэг аймагтад очсон хүмүүсийн сэтгэлийг өөрийн эрэхгүй татдаг. Жил тутам хүрхрээн дээр очдог хэдэн 10 мянган жуулчин бүгдээрээ л Африкийн энэ сайхан нутагт ирээд төрсөн өөрийн гэсэн сэтгэгдэлтэй буцдаг. Суунагтлаж байгаа утааны цагаахан багнуудыг жаргаж байгаа нарны туяанд харах хамгийн сайхан гэж зарим нь хэлдэг. Ниагарагийн хүрхрээний дэргэд баахан эв хавгүй ажиглах цамхаг байгуулж үзэгсэлэнт сайхан төрхийг нь алдагдуулсан Америкчуудыг бодвол Африкчууд энэ хүрхрээндээ ихээхэн гамтай ханддаг. Виктория хүрхрээг дээд талаас нь үзье гэвэл авраг том баобаб моднууд хүртэл 150 м өгсгөд хангалттай. Төмөр шатаар түүн дээр гараад байгалийн зохицлыг алдагдуулахгүйгээр хүрхрээг харах боломжтой юм. Олон хүн хүрхрээг хараад зогсдоггүй. Яраалгүй гүн рүү хөөс цацруулан 100 метрийн өндөр их усан хөшиг хичнээн үзэсгэлэнтэй байлаа ч гэсэн Африк төв баггүй гайхамшигыг нуу хадгалж байдаг. Хэрвээ Замбези голоор суман завир аялвал голын эрэг болоод арлууд дээр нь байгаа Африкийн байгалийн нууц гайхамшигуудыг үзэж болно. Нов ногоон ширэнг, ой, голын усанд орж байгаа усны өхрүүд, заанууд, нуугтан хөвтөх матрууд болон усуухаар гол руу орж ирцгэх гөрөөснүүдийг харна. Харин хурц ширүүн мэдрэмжинд дуртай хүмүүс Замбези голын доод урсгалаар хийлдэг заваар аялан хүрхрээний доорх нарийнхан давчуу оргилсон ширүүн урсгалтай хэсгээр аялдаг. Голын 20 км хэсэгт 6 м өндөр давлгаа үүсгдэг 12 боргиог даван гардаг. Виктория хүрхрээг анх нээж илрүүлсэн уугуул Африкчуудын анд нөхөр багш доктор Дэвид Ливингстны нэрийг энд үүрд мөнхжүүлэн үлдээсэн байдаг. Чөтгөрийн хүрхрээнээс хэдхэн метр зайд гайхамшигт судлаачид зориулсан дараахан хөшөө байдаг. Түүний дэрэгдэх Ливингстон хэмээх хотод түн зориулсан дурсгалын музей нэгджээ. Гэхдээ авуугаа их аялагчийн үлдээсэн хамгийн гол дурсгал бол манай дэлхийн өнцөг болон бүрээс мянган хүмүүсийн үзэх гэж дурлан тэмүүлж ирцгээдэг Африкийн яг зүрхэн хэсэгт орших Замбези голын гайхамшигт хүрхрээ юм. Харамсалтай нь Замби улсын нэрийн хуудас болсон алдарт Виктория хүрхрээ жилээс жилд багассаар байгаа гэдэг. Хүрхрээний усны хэмжээ багассан нь түүнээс ундаалдаг зэрлэг амьтдын хувьд цаазын ялтай адил болж байгаа тухай байгаль судлаач эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Виктория хүрхрээ нь мөн нутгийн оршин суугчдын унтны усны хэрэгцээг хангаж ган гачгийг давах боломж өгдөг байна.